За би бас протоколд тэмдэглэж үлдээхийн тулд 3 санааг хэлэх гээд байна. Нэгдүгээрт энэ тогтоолын төсөл дээр байгаа 2-ын 3А байгаа. Үнэхээр энэ эрүүгийн хэргийн шийдвэрлэх ажиллагааны ингээд тэнцвэр алдагдсан. Биднээс шүүх эрхмэлдээр байх ёстой чиглэлүүдийг прокурор дээр өгчихсөн. Тэрнээсээ болоод шүүн таслах үйл ажиллагаа ингээд яллах тал руугаа ингээд хитийдсэн байгаа энэ үйлдэлийг дасан зогсоохын тулд засгийн газарт өгж байгаа үүргийн нэг чухал нь бол энэ процессын үеийг янзлаад прокурор дээр зарим чиглэлүүдийг шүүх рүү шилжүүлээ. Тэгээд шүүхийн урьдчилан хилцүүлэх гэж ярьж байгаа энэ процессын шүүхийн хяналтыг илүү оновчлох энэ ажлаа бодлогын түвшинд хийгээч гэдэг энэ даалгавар өгж байгаа. Энэ бол тогтолцооны үед бол маш том дэвшил болно. За хоёрт нь бол яах аргагүй тэр дөрөвдүгээр эн чинь хэдийн бэ? 2-ын 4 дээр байгаа. Энэ эрүүшүүлэлт тулгсан энэ хууль зөрчиж өөрсдөө гэмтэрэг үлдэж гэмтэрэгтэй тэмцэж байгаа энэ албан хаагчдын хар жагсаалтыг үлдээ. Энэ хар жагсаалтанд орсон хүмүүсээ дахиад тэр албар руу зүглүүлдэггүй байх, албан тушаал дээшлүүлдэггүй байх, энэ хүний эрхэд талддаг энэ одоо ажил дээр нь буцаагаад авчирдаггүй байх ийм хариуцлагын тогтолцоо бүрдэх ёстой. Тендер бодлоод бол тендер хар жагсаалт гэж аж ахуйн нэгж дээр хийж болоод байгаа мөртлөө төрийн нэрээр гэмтрэг үлдэж байгаа хүмүүсийг хар жагсаалтанд оруулдаг энэ цэвэрлэгээ гэдэг систем чинь байх ёстой шүү дээ. Дээр нь тэр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод төр хохироод явуулж болохгүй. Хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгож байгаа мөнгийг буцаагаад тэр буруутай дэдүүдээс нь гаргадаг тогтолцоогоо бүрдүүлээ. Тэгэхгүй төрийн нэр бариад хууль барьж хүнийг хилмигдүүлчихэд өмнөөс нь төр эдийн засгийн хувьд дахиад давхар хохироод татвар төлөгч тохироо яваад байдаг ийм тогтолцоо ерөөсөй байж болохгүй. За энэ зарчим бол хэрвээ амилвал энэ эрүүшүүлэлттэй холбоотой асуудлын хамгийн чухал хэсэг нь болно. За энэ 2-ын А дээр бичигдсэн байгаа зүйлийг бас жоохон тодруулах хэрэгтэй байна. 2-р зүйл дээр дашид 6-аас 2 байгаа шүү. Тэн дээр дахиад засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.1 тэр зүйлийг бичмээр байна. Дурдмаар байна. Тэр зүйл чинь юу байгаа вэ гэхээр иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх эрх мэдлийг үндсэн хуулийн цэцэд одоо олгож үндсэн хуулийн цэцийг үндсэн хуулийн шүүх болох чиглэлийн зорилт байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлээд аваад явал саяны энэ хогорсон гэдэг иргэд үндсэн эрхийнхаа маргааныг цэцэд өгөх замаар буцаагаад шүүгтээр гарсан алдааг засуулах боломжтой болох байхгүй юу? Тэгэхээр энэ асуудлыг одоо хууль тогтоогчийн хувьд шийдэгдэх даалгавруудыг засгийн газартаа өгөхөөс гадна энэ 2 дахь хэсгийн Аад байгаа зүйлийг хэрхэн шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмтэрэг За Тэмүүжин гишүүний микрофоныг нэмж 1 минут. 2 дашид 6-ын Аад байгаа тэр зүйлийг хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмтэргийг мөрдөн шалгах шинэ алба байгуулах гэдгээр нь бүр тодорхой бичмээр байна. 1. Хоёрт нь үндсэн хуулийн цэцгийг иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэдэг үндсэн хуулийн шүүх болгох чиглэлд гэж бас тодорхой бичмээр байна. Ингэж биччихвэл хэмжихэд тодорхой, шаардлагад тодорхой, дараа нь биднээс энэ ажил хаана байна гэд зохион байгуулалтаа хийхэд бас илүү үр дүнтэй болно. За ажлын хэсгийн ахлагч Эрдэнэ болд гишүүн хариулъя. Тэмүүжин гишүүний саналыг зарчмын үед дэмжиж байна. Тэгээд яг энийг редакцтайгаар батлах саналтай байна. Тэгээд өөрөө ажлын хэсэгт орсон яг энэ текст босруулахад бас төсөл босруулахад орсон учраас энийг редакцтайгаар батлаад яг энэ хариулгаар нь дэмжичгэд зарчмын үед асуудалгүй гэж үзэж байна.